шинэ он гайхамшигтай эхэлж байна. Бид 2023 онд ажил үйлсийнхаа төлөвлөсөн шинэ ажлуудад бүгдээрээ ханцуу шамлаа орж байна. За UBS телевизийн үзэгч та бүхэндээ эрхэм хүндтэй уран бүтээлчдийг уулзуулахаар Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн найруулагч Найдан Дорж, Монгол Улсын гавь жүжигчин Одон Чимэг, Монгол Улсын гавь жүжигчин Баттулга, Монгол Улсын гавь жүжигчин Онон. За мэдээж ямар сэдвээр ярилцах гэж байгааг үзэгчд маань зочдын маань хараад мэдж байгаа гэдэгт итгэж байна. Яг харахгүй Монголын тайз дэлгэцийн урлагийн талбарт тодорхойлбол энэ жил 27 жилийн түүхээ бичиж байгаа X Түүц хамтлагийнхны үг түүхийг хуваалцах дурсамж сайхан яриа өрнөх болно. Гэхдээ энэ хамт олонны энэ хугацаанд хийсэн асар олон уран бүтээлүүдийн бүгдийн дурдаа таашгүй багтахгүй. Тийм учраас бид энэ өдөр зөвхөн тайзны уран бүтээлийн тухай ярилцахаар эрхэм зочдоо урьсан. За зочдоо шинэ оны минь төргий. Шинэ оны минь. За UBS телевизийн үзэгч түмэндээ ирж байгаа бүх аз жаргал, бүх баяр баясгал, бүх сайн сайхан бүхэн үргэлж дэвлж гэр орон үр хөвгт чинь буйнаа хайрлах болтугай гэж ерөөё. За тэр ерөөл Батүршгэ. Ерөө сайхан. Санал нэг байна. X Түүц хамтлаг яагаад драмын жүжиг рүү одоо уран бүтээлээ чиглүүлсэн бэ гэсэн тухайн үеийн уран бүтээлч эрэл хайгуулын тухай яриагаа эхлэе гэж бодож байна. Уран бүтээлч Та бүхэн би ганцаараа яриад байгаа тийм. Та яриад бид нар санал нэг байна. тийм санал нэгийг хэлж Санал нэг бид нар юусаа санал нэг байгаа даа. 2006 он гэдэг чинь X Түүц хамтлаг байгуулагдаад нэлээд олон жил болсон. 10 жил. Яг 10 жил. Яг 10 жил. 96 оноос гэж. Энэ X Түүц хамтлагийн уран бүтээлчд бол хүүхдийн театр, улсын драмын эрдмийн театр энэ одоо бүтээгдэхүүнүүд тэр тоогоноос одоо салбарлаж гарсан уран бүтээлчд байсан. Драмын урлагаас хөндөрөд 10 жил болно гэдэг бол хүнийг бол шалгана л да. Чи энэ мэрэгжилдээ хэр зэрэг хайртай дуртай юм бэ гэдгийг сорилт эдний өмнө зогссон баг. Найруулагчаа бид нар жүжиг тогломоор байна гэдэг л одоо тийм шаардлагыг надад их хүчтэй тавьсан. Би одоо бүх жоороо ухаад нэлээд олон жүжиг авчир уушсан. Ерөөсө толгоос гисрээд бүтээг. Таалагддаг. Бид нар ийм жүжиг хийхгүй. Бид нар одоо хийх юм бол нэлээд өөр, нэлээд хүчтэй, даацтай юм ярина штэ. Найруулагчаа гэдэг. Ингээд бид нар солид төргөөний 103 тоод суужсэн яг талбар болцсоохтой. Талбай дээр бөө хөдөлгөөнийхэн манайхан тийш хараад байгаа чинь Баатархууд гэж байна. Бүш манайха бүгд энэ талбай дээр болж байгаа энэ үйл явдлаар жүжиг хийе л дээ. Яагаад болдгоо юм бэ? Уран бүтээлч ирсэн нийгмийнхаа өмнө явах хэрэгтэй байгаа юм. Энэ чинь улсууд бачуураад байна шүү дээ энэ талбай дээр. Энэ төр засаг нь болчихгүй шүү дээ. Тэгэж энэ жүжиг эхэлжсэн. Тэгээ бид нар за тэгвэл юун тухай хийх вэ? За мэдээч улс төрийн сэдв юм байна. Окей. За тэгье. За тэгвэл ямар үйл явдал юун дээр хийх үү гэсэн. Тэгээд цаг үеийн байдлыг бид нар ингээл ярьсан чинь ер нь харт амиг томчуудын хүмүүсийн амьдрал би одоо энэ амьдралаас тасраал өөр болоод те тэдэрт өөр хууль үйлчлдэг болоод ингээл муу юмны ихсэл тэнцээ тавигдаад их хурлын гишүүн болох гэж байгаа хүн хэдэн сая төгрөг намдаа төлж их хурлын гишүүний их авч тэр мөрн ингээд нууцгаа явагдал тэр бүгдийг бид нар судалсан. Тэр сэдв бол тухайн үед нийгэмд бол хаалттай. Уран бүтээлч эрэл хайгуул хийхэд ил бол бид бол одоо уран бүтээлчтэй өөрсдийнхөө сувг одоо тэр мэдээлэл бид нар ч бас сэтгүүлч сувг байдаг шиг бид нар бас сувг байна шүү дээ. Тэр сувга битээлэр та. Тийм сувг. Магадгүй энэ жүжиг тэгэл Баатруу 11 цаг үед хэлсэн бид нар суугаад өдөөс хойш 4 цаг гэхэд энэ жүжигийн 6 үзэгдэл билүү. 4-тэйгээ үйл явдлуудаа 6 үзэгдэл бэлэн болоод бид нар дуусчихсан. Санааны үүдтэй. Шинээр хичүүл диалог хэрэгтэй. Диалог. Үйл явдлаа бол бид нар ингээд суугаа гаргацсан. Одоо энэ томчуудын хүүхдүүд ингэж яваад хартаг мэндээгаа тийм хэрэгтэй ороод энээсээ тэрийг ингээд золиослоод идэр гэдэг бол манай Баатархуу, манай энэ Одон Чимэг, манай Аглуу өдөр бол гол ноён нуруугийн босголцсон. Би хажууд нь юм хий зургийг ингээд энийг зөвшөөрнө гэсэн маягтай сууж ирсэн. Уран бүтээлчдийн өөрсдийнх нь дотоод мэдрэмж бол яхааргүй юм шин зүйлийг хүссэн юм цаг үед бол бүгдээрээ л ханцуу шамлал орж
бүрийн хэмжээний жүжиг 50 гэхэд санхүү одоо хөрөнгө мөнгөний хувьд ер нь бэрхшээл учирч ирсэн үү? Тэр үед ер нь өста байсангүй дээ тийм. Яаж зохицуулж? Гүй мэдхгүй одоо тэгэл эдгээр уран бүтээл хийхлээрээ уран бүтээл хийгээд цалингаа аваад 5 6 цаас үлдэх юм бол тэрийг заавал дараагийн уран бүтээлд хадгалдгийг. Яг гэвэл бид нар ч тийм спонсор ойлголт байхгүй шүү дээ. Тэр үед л бүр байхгүй байсан тийм. Нөгөө спонсортой хамтарч ажиллах тийм ойлголт байхгүй. Зүгээр өөрсдөндөө ямар ч байсан дараагийн уран бүтээлийн мөнгө бэлэн байх хэрэгтэй гэл. Тэгээ ялангуяа тэнд байсан шүү дээ мөнгө. Тэгээ ялангуяа энэ жижигийн хувьд бол одоо юу гэдэг бас нэг улс төртэй холбоотой ийм одоо ийм жижиг учраас бас асуудлууд хөндөж байгаа учраас бас нэг энэ нэг үйлхэд бас спонсор олдоход бол бас тийм их хүнд талдаа. Тэгтээ би нэг нууцыг хэлж байгаа. Оноо болохоо. Тэгээ нариулагч тийм. Өнөөдөр нэг зон уулзсан. Би нэг дүүтэйгээ бильярд тоглож байсан. Тэгээ бильярд тоглож онооцч. Хэд хэдэн гадар орлоо нарилж бүтдэггүй гэж. Ааха. Чи бүхэл бүтэн ийм том хамтлагийн менежер гэж яслаач. Хэдхэн төгрөг олж чадахгүй. Хэдхэн төгрөг гэдэг нь хэд байсан? Одоо тэр жүжигийн хамгийн багадаа 10 сая төгрөг байхгүй. Хамгийн багадаа 10 сая төгрөг. Тэгээ ер нь тэр үед нэг 20 сая л байсан баг тий. Төсвөн. Тэгээд тэгсэн чинь манай хороод өгдөг чинь ахаа хэдэн төгрөг хэрэгтэй гэж байна. Тэгэхээр манай өргөнд 10 сая байхад болох юм аа гэж. Ахаа надаас авчих гэж байна. Тэр хөрөнгө оруулалт байв уу? Зээл байв уу? Яаж иргэж марж өгөх юм байх юм нэтэрэ гэж. Гүг хэрэггүй. Миний нэр мэрийг битээ дурсараа яах юм. Дэмжиж байна. Одоо өдрөх өгöd гэж байна. Гөө тэгж болохгүй юм чи би авсан болчих. Тэгээ чи маргааш манай хамтлагийнхны нүдэн дээр чи өгөө. Тэгээ маргааш нэрээд эдгээр та хадагтай мөнгө өгөөд за ингээд жүжигээ сайхан хийгээрэй. Дээр мягмар нараа хахад 2 сая төгрөг сайхан тоглож өгөөрэй гэж өгөө. Тэгээ бүх ахмад 500 шийдийг зөвлөө инглээ яалаа. Ингээд их гоё тим ажил гоё хийсэн. Ингээд энэ уран бүтээл орсон. Энэ бол нууц. Яг гэвэл манай тэр одоо дүү бол яах юм бэ? Энийг битгий олон нийтээрээ зүгээр энэ бол буян бодож те бид та нарын уран бүтээлийг дэмжиж байгаа шүү гэсэн тийм үйл явдал болсон учраас бид нар энийг урдам хийж ярьж байгаа. Одоо олон жил өнгөрч те. За бид 2005 онд үзэгчдэд хүрчээсэн 20-т жүжигийн тухай ярилцаж байна. Тэгээ яг энэ хэсэг дээрээ энэ жүжигийн бас дөрүүдэд тоглосон эрхэм уран бүтээлчтэй студидтэй ураад яриагаа өргөжлүүлээ тийх үү? За. За Монгол улсын ардын жүжигчин Мягмар Наран, Монгол улсын гаяа жүжигчин Цэрэн Дарзав. Баярлалаа. Монгол улсын гаяа жүжигчин Тунгалаг. За баярлалаа. За соёлын тэргүүний ажилтан Гэрэл Цэцэг, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Хулан, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Наран Солонгов. За тэгэхээр эрхэм уран бүтээлчд маань бидний зочдын бүрэлдэхүүн дээр нэмэг хүрэлцэн ирсэн байна. За 2006 онд үзэгчдэд хүрж ирсэн энэхүү жүжигийн мэдээж нөгөө кастинг бүрдүүлэлт гэдэг те дүрийн сонголт бас хэрхэн хийгдчихсэн энэ тухаас онцолж одоо найруулагч ярих. Тий, жүжиг бол бид нар нөгөө өөрсдөө зохиолынхоо суурийг хийсэн болоод тэр их хүчтэй бидэнд одоо жүжиг маань таалагдчих ирсэн л те. Цааталт нь зөндөө олон дүр илүү үлдчихэж байгаа юм л да. Үнэхээр энэ дүрд энэ л жүжигчин тоглоно гэсэн жүжигчтэй бид урьсан. Нэгж татгалзаагүй. Энэ улсууд биднэрт итгэж ирэх дайны нэр хүндтэй юм байна гэдэг тийм мэдрэл бидэнд төржсэн шүү. Тэгээд зохиолоо авчираад уншуулсан чинь Мягмар Нарах Тунгай агч хоёр хүй юу вэ? Бид юу руу яваад орчих. Анх нь хөгшин настай юу ярьж байгаа. Ийм ч тоглох. Ингэж уус төр юм. Тий, ингэ тоглохгүй би ч олон жилийн нам гişүү хийсэн. Шууд тэгэд татгалцсан энэ хоёр. Миний ахч бүр үнэхээр шоконд орсон шүү. Тэрийг одоо өөрөө ярих уу? Тэгээд яг хуу миний загнамж гэж юу вэ? Миний ятгалганд орсон. Тэгээд зоригтойгоор энэ жүжиг ирсэн дээ. Уран бүтээлийн санал өрнө гэдэг чинь хамгийн сайхан байдаг. Энэ зохиолыг уншаад бол нэрээ надад бол аимшигтай санагдчихсан. Нийгмээ.
тэр үедээ одоо энэ хаагдчих болох асуудалчрж болохоор ийм жижиг байсан. Одоо нэр хэлээж яг хэд хэдэн их хурлын гишүүд ирж бүр урчилж үзэж одоо тэгэл хаана гэж хэлж чадахгүй хэрнээ. Энэ жижигийг одоо тэгээд сонгуулахад ирэхэд болиул яасан бэ гэдэг зөвлөгөө өгчөөсөн гэж би сонсч байсан. Тийм үнэ. Тэгж эмзэглэж байсан. Одоо ингээ бодоход бол манай эгстүүд хамт олон бол нийгмийн мэдрэмж амьд маш сайн байжээ. Одоо тэрнээс өсвөлээд л одоо бид энэ нийгэм сигналаа аваад дохоогоо аваад энэ бол ийм болох нь маань шүү гэж мэдж байсан бол өнөөдрийн энэ асуудал бол ер нь хол явахгүйгээр барьж явахаар ийм одоо эм болохоор одоо асуудал дэвшүүлсэн жүжиг байсан. За энэ жүжигийн сайдын дүрийг Нэгмар Нарангай бүтээсэн. За сайдын гэргий Монгол улсын гаяа жүжигчин Тунгалаг таны хувьд бас энэ урилгыг хэрхэн хүлээж авч байна? За Нэгмар Наран Цэрэн Дарзу би одоо Монгол улсын гавьяач жүжигчин талигч Сэлэнгээгч маань Вандан Сингэн гээд одоо уран бүтээлчд бас энэ уран бүтээлд орсон. Ингэж оролцсон явд нь бол биднэрт бас нэг дахиж нэг одоо тайзан дээр гарч ирэх том одоо ихтгэл найдварыг өгч залуу хамт олонтой залуу уран бүтээлчтэй ажиллах юм найдварыг өгсөн. Үзэл суртлын юм дотор байсан улсуудчүүд бид нар чинь тийм учраас одоо цензур ихтэй үед одоо уран бүтээл хийж исэн бид нар чинь одоо гинтхэн ийм том ийм улс төрийн том жүжиг сайдыгаа хэлсэн хээл ахуулыг хэлсэн би ч одоо бетан тарин хэлсэн тэг хардын хэлсэн хүүхдүүд нь одоо ингэж мөнгө төгрөгөөр туйлдгийг хэлсэн энэ нийгэмд чинь энэ ёс суртахуун гэдэг юм чинь болохоо байчаад байна шүү хүний мөн чанар гэдэг юм чинь энэ болохоо байчаад байна шүү гэдгийг л одоо их соргоор олж харж чадсан байна. Одоо энэ асуудал чинь нийгэмд бүр хавтгайд гарч ирлээ шүү дээ. Энэ хээл хаахуулах, альбом тушаалдыг авах. Одоо энэ чинь байд сууж ядаад хүмүүс гутамжиндаа гараад одоо энэ юма болооч зөв шудраг амьдрья гэд одоо ингээд залуучууд одоо ингээд хашгираад байна шүү дээ. Нөгөөтэйгүр бас энэ уран бүтээл гарч ирэх цаг үе гэдэг нэг юм байна. Бидний үед бол гарч ирч чадахгүй хаагдцсан. Энэ жүжиг бүр хаагдаад хил амд ороод одоо ингээд бөө юм болсон. Энэ жүжиг бушуухан хаа гэд хаагдсан. Тэгтэл энэ уран бүтээл бий болох тайзандаа гарч ирэх нийгэмд энийг хашгирах юм цаг үе нь бас гарч ирсэн байна. Өнөөч гэсэн энэ сайхан уран бүтээлийн тухай ярилцж байгаадаа сайхан л байна. Тийм. Энэ зохиолыг бид нар ярилцчаад тэгээд одоо онон битээр нөгөө соргодгийн жаргал сайхан ах дээр очиж одоо бичиж өгөөч гэж гуйсан. Дэндүү хурц байна гэд одоо драматург нэг хурц байна шүү гэдэг жис. Тэгээ бид нар тань балдууржгаа бол зөвшөөрсөнд бид нар одоо их баярлж явдаг. Тэгээ балдууржгаа бичсэн анхны хувилбарыг бид нар бас уншиж чад өшөө дуртай байна. Хурц юмнуудыг хөндмөр байна гэсэн чинь бурхан минь энэс хурц гэж юм байхгүй гэдэг. Тэр хүн бас тэгжсэн юм байгаа. Тэгээд яг үнэхээр одоо Тонгай хичээлдэг шиг одоо манай X төзөд 2004 онд одоо манай энэ гэрлээ хулан наран солон гэдэг чи одоо яг хэдхэн жилийн төлөвт ажиллаад байжсэн яг одоо тийм уран бүтээлчд байлаа шүү дээ. За тэгээд энэ хэд маань байсан учраас тэр нэгдүгээр үзэгдэл бол нэлээд тод томрон одоо залуучуудын хэсгийг авч явахад энэ хэдийн маань одоо тэр сайхан нас нь одоо бидэрт бас үнэхээр л одоо нэгдүгээр бүлгийг өстой жинхэнэ одоо залуучуудыг дуудахад үзэхэд сонирхолтой болгоход их чухал нөлөө үзүүлсэн. Би бас тавлаа шүү. 1 2 3 1 2 3 Ямар гоё юм бэ? Зарим хүмүүс орж ирээд бурхан минь юу хийчвэ та нар гэж дандаа л хүмүүс тэгдэг. Энэ тэнд энэний дараа бид нар ингээл ажил төрөл хөөцөлтөө ч юм уу зүгээр хувьсгалаараа ч юм уу ингээд нэг албан байгууллагуудаар ороход үдсэн нэг нь дандаа шоконд орсон тухайгаа ярьдаг. Ер нь бол хориотой жүжиг бол тухайн үед бол ёстой нийгмийн сэтгэлгээнд бол тесрэлт болсон. Нямгааны найруулагчийн хэрэг жүжигийн дараа гарч ирсэн
ийм одоо нийгмийн сэтгэл зүйн одоо ийм улс төрийн жүжиг байсан. Тий. Ингээд л одоо энэ сайхан уран бүтээлчдэг 18 жилийн дараа ингээд одоо бас ингээд сууж хаад нэр гавьяа дулаг усууд нь гавьяа дулсан байна. Дандаа залуу жүжигчд байсан чи бүгдээрээ соёлын тэргүүний ажилтан болсон сууж шүү тийм ээ. Сайхан байна. Яг түрүү нөгөө цагдаагаас яриад болиулах болов гэдэгс отлооч. Би нэг гэрээс соёлын төвөргөөр ажил руу явжсан чинь манай найз цагдаа ярьж байна. Танах ч одоо ямар уран бүтээл хийсэн юм бэ? Чамайг нэг цагдаагийн ерөнхий газрын дарга дуудаж байна, генерал дуудаж байна. Чи хоёрыг найз болохоор ороод иргээд. Тэгээ би айгаад хүүе тамны баларлаа шүү намайг дуудаж байна. Очих юм уу гуруулаа очих юм уу чи ороо чи орчоод иргээд. Тэгээ яваад орсон чинь зааглаа баяр хүргээ их сайхан жүжиг байна. Одоо энэ намар Монгол улсын хэмжээнд байдаг бүх мөрдөн байцаагч нарын уулзалт чуулган болдгийг. За тэрэн дээр энэ 20-т жүжигийг гэр бүлийн хэсгийг тоглоно. Тэгээд томсон дээ. Тэгэхээр л жоо тайвширсан. Одоо наад жүжигээ болгох юм яа. Тэгээд маш сайхан үржиж жүжигийн их дараамлаг хэсэг л дээ. Жүжигийн зохиол бид нар хүлээж авчихаа тэгээд дутаад байна гэж бид нар дотроо их ярьсан. Манай одон чимэг бол энэ дээр бол маш их өвчилж ирсэн. За одноо миний хөчнийг хүссэнтэй тулталж яаны бичээд ирээч гэсэн. Манай одон чимэг шүнжэнгөө сууж байгаас та хамтал битсэн. Тэгээ яг тэргээр энэ жүжигэнд орсон. Маш олон зөв үнэн амьдралаа мэрэгжлээ болгосон энэ төлөө явж байгаа цагдаа нар байгаа шүү дээ. Тэрний л нэг хэсгийг энэ жүжигэн дотор бүр оруулъя гэж. Энэ хоёрын сцен бол үзэгчдийн зүрхийг зүгээр зүсдэг тийм сцен байхгүй. Миний охин бүжиг гээл гүгээд ихэр хамгийн гол нь хичээл шүү. За үнэн шүү хичээлээ сайн давтчих. Бас хоолой цай идчихье за. За. Би ажилласаа халагдсан. Хаач дөнгөж сайхан зооны тэргүүний шилдэг мөрдөн байцаагч болоогүй юу? Аав он гараад ажиллаа муу хийхгүй. Тэгтээч бас оргүй биш ээ. Хайлаас руу шилжсэн. Би ажилласаа гарахгүй. Хин нэгэн эрх даргатны үгэнд орж хин нэгэн албан тушаалтнаас айж ямар ч гимзэмгүй хүүхдийг торны цаан суулгамааргүй байна. Битгий хин хэвлээд вэ. Чамаас өрхиж тоохгүй иргэн төлөө юунд нь ингэж хинхэглэж ийдээ. Зааг чи тэр хэрэгтэй зурлаж халбт юм уу? Өөр хин нэг нь аваад шийддэг юм байгаа. Ажилласаа гараа миний үг ажилласаа гар гэсэн дээр бушуухан гар. Тэр чи бодолтой. Энэ мөн охин битэр чи чамайг төгссөн цагаас ч хойш дагаад энэ Монгол орны баг өнцөг булан болгонд очиж амьдралаа. Одоо үнэндээ залхаж байна. Тэгээд л нэг төв сүрэн газар бараадаад зэрэг тушаал дэвшээл гайгүй сайхан амьдрах нүгтэл чи харал та. Хүмүүстэй дэслэлцэр бол бүх юм эргүүлж шүү дээ. Итрээ. Одоо гуруулаа нэг өөрөөр амьдрах гэд үзье л дээ. Тийм үү? Яавал сайхан амьдрах вэ? Тэр тухайд бодъё. Сайхан амьдрнаа гэд. Би сүүлээ хавцсан гүлгч. Тэднээс айгаад зүгтгоо чинь. Тэднээс айгаад би тэдэнд хэмбэ гэдгийг харуулна. Би тэдэндээ нэгийг үүснэ. Тунгалга. Би төрийн өмнө тангараг үүсэн цагдаагүй шүү. За Монгол улсын гавьяа жүжигчин Цэрэн Дарзав таныг ярьслахандаа урьж байна. Тухайн үед энэ жүжигийн одоо дүрийн урилгыг эргэлзэж юу? Танд ямар урилга байв? Яа миний хувьд бол жижиг ороод тоглосон л да нэг л үзэгдэлд гардаг. Тэгвэл хамгийн гол нь одоо ийм сайхан уран бүтээлч, ийм сайхан залуучуудтайгаа би одоо нэг уран бүтээлд орох нь л гэж би их баярлсан. Тэгсэн чинь өнөө жүжиг маань явцын дунд актер нэг л айдастай ч юм шиг санагдаад байсан. Тэгээд за одоо яах вэ? Одоо шинэ үеийнхэн тэгсэн чинь яг прогон хийгээл тоглолтын өмнө болсон чинь энэ залуучуудын ховдос хунараа тэрээс тийм эдний тэрэлдгээл тэр нэг хар тамхи мэмх татж байгаа юм баха. Би ч одоо бүрээс учрыг олохгүй хөшигний засаар яагаад байна надад учрыг гээгэнтгэл тайзан дээр чинь юу таар гэл нэг л их л утаа манан зүгээрээс тэгсэн чинь нэг орокр үдл юм байна да тэр үед хинэн ч бөөмөд нэг
тийм улс ч моциклээр тажигнаад унсан. Яа энэ ч та юугүй ч болоо миний толгойтой ус босоод ирсэн. Айх үзэгчд нь яадаг л гэж бодож байгаа. Тэгээд гайхамшигтай тэр үедээ үнэхээр одоо сенсац болсон. Сенсац болж ингэж орж ирсэндээ би залуучуудтайгаа анх удаа одоо тэр уран бүтээлд орсондоо би их баярлж явдаг. Одоо ч миний санаанаас ерөөсө гардаггүй. Ёстой соёлын төвөргөнийг ёстой дэлбэлгээ шахаж ирсэн дөө өмнөнийг хэлэх. Хамт олныг бүрдүүлнэ гэдэг бол энэ найруулагчийн л ажил шүү дээ. Найруулагчийн л ухаан, найруулагчийн л ажил. Тийм учраас найдан доржид би бас одоо урданд нэг тааралдаж баяр хүргэж байгаагүй. Одоо бол найдан доржид би харин баяр хүргэж юм. Нийгмийн ч очроос чин жүжиг хийжсэн. Баяр хүргье гэж бодож байна тийм. Энэ жүжигийн их хэцүү сцен эхлэхээс байдаг байхгүй юу? Нөгөө соёлын төвөргөний тайсан дэгүүр бүгд нөгөө баяжид өглөөч моциклтай гарч ирдэг. Тэгэл энэ Улаанбаатарт хаана л одоо аятайхан гоё моцикл тэр байна тэрийг олж иргээл энэ хэд маань явна өөр юм урлагийн буян тэгэл нөгөөдөл нөгөн моцикл авчирн заримдаа нөгөөдгөн соёлогдсон. Хамгийн хэцүү нь соёлын төвөргөний тайз нөгөө манай өргөөнийхэн чинь хайрлаад 2 3 тоглолтын дараа тийш нөгөө моцикл чинь нөгөө хар бакри шиг зураа амар болгож байгаа юм чи аргагүй. Бид нар хэлэхгүй л байгаа шүү дээ. Гаргана гэж байгаа. Дугуйтал гарч ирээд байгаа байхгүй эдэн залуучууд. Сургуулийн зарим нь баг ингэж яваад за эдгээр дугуйтал гарах нь дээ. Дугуйтал гэсэн чи яг нээлтийн хэд хоногийн өмнө моцикл байсан соёлын төвөргөө. Бид ч гэсэн ч атсан шүү дээ нэг өдөр. За гэтэл гаргаад хараагүй байсан. Яг тэгсэн чи нэг завсараар Киргизийн чөлөө нэг юм соёлын халимгууд чөлөө соёлын өдрүүд ирээд нөгөө моциклийн дугуй гарахгүй гэж хайрлаад идэг тайзан дээр нь 16 жүжигчин сэлэм зоос. Яа бурхан гэдэг орлоо. Нөгөө хайрладаг тайзан дээр нь сэлэм зоогоод бид нар сэлэм зоогсон би яг нөгөө гэрлийн өрөөнд сууж салмиг үзээд сэлэм зоохлоор нь хэлсэн нэг соёлын моцикл зүгээр яваал өнгөрч байгаа. Нөгөө тайзан дээр чинь сэлэм зоогоо алчихсан шүү дээ. Одоо над халимгууд алж өгөө та нар гэж. Та бид дими хэмээрээд байна. Энэ жүжиг тоглож байгаад яг нөгөө авцаар ярддаг хэсэг дээр минах тунгайч хоёрын хэсэг дээр ахгүй энэ сайдын гэрүүл сандраад нөгөө хүүхэд нь юмд орооцолж тэгээд нэг минах сандраад нэг тэг зогцуул гэж ярддаг хэсэг байдаг шүү дээ. Тэгээд яг тэн дээр ирсэн чи тог тасалсан 30 минут хүлээгээд байдгүй 45 минут хүлээгээд байдгүй уучлаараа маргааш ирээд эндээсээ өргөжлүүлье. Бүгд маргаашийнхаа зэрэглийг ингээ хойшлуулъя. Ингээд өргөжлүүл гэсэн чи яг нэг ч хүн пледээ буцаалгүй. Тэгээд маргааш ирээд үзчихгээд үзэхгүй юу. Тэгтээ маргааш тий чинь мега ахын тэр ёндан санд юм байна. Ёндан байна гэдэг үг багхгүй юу. Яг ёндан байна гэж тасарсан багхгүй юу. Тэр бол чи яг тал нь багхгүй юу. Жүжигийн яг тал. Яг жүжигийн яг тэрнээс хойш тал нь багхгүй юу. Тэгсэн жүжигч нөгөө үзэгчд маань яг бүгдээр үзсэн. Чи ахаа чинээр үзэж байгаа байхгүй юу. Кино гүйлгэж үзэж байгаа юм шиг үзээд ёндан байна гэсэн нэр хэлсэн. Тэгээд цаашаа үргэлжлүүлээ. Маргааш нь тоглохдоо бүтнээрээ тоглосон. Нэрээ маргаашийн үзэгч чинь бас дүүр нэмэгдээд орж байгаа. Нийлээд хамт. Нөгөө блоклогдсон суудлууднаас нөөр сууд. Ер нь дөрүүдний хөөрхөн л дээ одоо манай өөрийгөө ч ойлгох юм шиг дүр тоглосон. Тий одоо Аглив тэр охины дүр тоглосон шүү дээ. Үзэгч үзээд яг хулангийн дүрийг хайрладаг. Батагийн дүр байна. Батаг бол хүмүүс бүр тэр жүжигэн дээрээс үнэхээр хайрлаж харуулсаж Батагийн өмнөөс бүр маш их харамсаж тэгээд ер нь бас тэр дүрээрээ манай Бата чинь тэр жилийн гигэмозод бас тий авч ирсэн. Манай Аглив бас шилдэг туслахын дүрийн гигэмоза авч ирсэн. Найдаа найруулагч маань гигэмоза авч ирсэн байна тийм ээ.
яаж яа тэр. Эндхийн хитэн байцагчаас юмыг овоо голоор нийдэг ганц хүн байсан чинь чи гэдэг юм тэр сайтын хөлтөд тэрсэлдэж байгаад ажлаас нь халуулчихлаа гэд. Яаж тэрсэлдсэн гэж. Тухайн цаг үед бол 20 гаруй настай бүсгүйчүүд мэдээж X-төцийн бүрэлдэхүүнд орсон мэт анхны бас бүрийн хэмжээний энэ жүжигийнхаа одоо дүр сонголтод багтсандаа мэдээж баяртай байсан. Тэр үеийнхад орсон ч бас 3 бүсгийгээ ярианд орж. Тэгээ миний дүр бол одоо оноо ах маань энэ жүжигийн гол дүр байсан. Тэгээ энэ гол дүрийн залуугийн найз бүсгүй байсан. Гэхдээ би бол яг энэ нэг юм эхний нэгдүгээр хэсэг тийм залуучуудын их аюултай юмнууд гардаг байхгүй юу тий. Тийм шоудалттай, юм хар тамхи, мансууралт ингээд тэрэнд нь тийм огт хамаагүй тийм оролцдоггүй найз хүн л тэнд байгаа болохоос ш. Тэгээ яг тэн дээр ирээд бүх одоо болсон одоо хэргийн гэрчин болчдөг. Би тэгээд дараагийнхаа үзэгдэл дээр бас аав нь энэ хэргийг яаж аргалах гэж байгаа тухай бас мэдчихдэг. За тэгээ энээсээ болоод одоо сүулт ингээд аавд нь хорлогдоод одоо өхөөд тусдаг. Золиос болдог. Тийм золиос болдог. Тийм хэргийн золиос болоо. Тийм дүр тоглож ирсэн. Тэгээ одоо эргээ бодсон чинь гоё үе байсан байна. Тэгээ бид нар чинь бас тэр үед дотроо та нар нэг монитор цохиодог гэсэн мэдчихэж байна ингээд яг яг тэр үеэрээ тэгэл бид нар чинь нэг залуучууд уул ах эгч нартай ингээд ингэж тоглодог гэж заагаад тэгээд тэр нэг хандан сингээ ах гэл бодлоо яадаг гинэ яасан гинэ одоо би яах вүлээ гэл тэгээдсэн дээр за ойлгохгүй л байгаа юм байна гэсэн чинь хамгийн мундаг ойлгоод наад миний мониторсэн байгаа хгүй бүр хамгийн мундаг ойлгоод юм амар сайн тэгээд тийм доторх уур амьсгалч гэсэн ингээд залуучууд ахмадууд бид нар ингээд хоорондоо яг жүжиг тоглож явах тэр сарын хугацаанд маш гоё уур амьсгалтай гэдгсэн. Тэгээд тайзны ард бас. Тийм. Манай Вандан Сингах чи ер нь тийм юу хүн шүү дээ. Тэгээ энд яг сууж байх хэрэгтэй хүний нэг байсан л та. Өөрөө хүүхд залуучуудын театрт олон сайхан жүжигийн туслах найруулагч хийж исэн хүн. Тэгээд одоо манай хамт олонд яг нэг өөрөө нэг дүрээрээ те тоглох жүжигчнийхээ хуваар ирээд тоглож байхдаа надад бас хэлж исэн. Би өстой ойр даваагүй нэг тийм гоё мэдрэмж авчлаа одноо минь гээд их баяртай байна. Өглөө болгон би орой нэг гоё цуглаад нөгөө идтэйгээ суундаа гэж одоо ах нь бодох юм. Бас хажуугаар нь одоо монитогийнхаа бэлгийг их болж байна. Гоо хэлэнгүү санаанд орчлоо. Мэдгүйг тоглоод асуугаа явдаг байхгүй. Тэгсэн чи хамгийн гоё бэлгийг манай Вандан Сингах бэлдсэн байсан. Төгсгөлт нь их хөөрхөн. Тэгээ одоо сэлэнгээ игч маань байна те. Яг түрүү дажин игчийг ингээ ярингууд бас санаанд ороод ирлээ. Ингээд л өвс босоо эмоц хөдлөө сонирн болсон тэр ихний хэсгийг хараад гэж сая дажин игч дурсаж ирлээ. Тэн дээр бас сэлэнгээ игч маань тэгжсэн яах вэ одоо шар ус босоод тах юм ингээд тайзан дээр гараад юу тогломоор тийм мэдрэмж төрж ийн гэл айгуу гоё. Тийм маш хүчтэй. Өөрөө ч тийм маш гоё эмоцтой юм темпераментны жүжигчин байсан шүү дээ. Манай сэлэнгээ игч чинь өөрөө тэгтээ мооштой өөрөө их даамстай. Тэгээд одоо ёстой энэ жүжигэн дээр тайзан дээр ёслоод тэрний дараа орж ирээд одоо юу яасан. Тэгээд одоо үнэхээр уран бүтээлч хүний хувь тавилан гэж ярьдаг тийм. Тэр хувь тавилангаар одсондоо хөөрхий. Бас ингээд эргээд бодсон чинь маш олон гоё дурсамж орж ирж шүү. Тий. Яг тэр үед бид нар одоо манай хулан байна, манай найз охин. Одоо бас манай нөгөө найз охин хулан буюу Маша. За ингээд мөнх гэрэлгээд бид нар яг 2004 онд нэг төгсөлт байхгүй юу. Бүр яг ингээд нэг гал халуун найзууд яавал гоё дүр бүтэехөө энэ төр гэдэг тэр насан дээрээ байсан байхгүй юу. Дээврэн Марлаа гэдэг нэг эмэгтэй дүр одоо ихний хэсэг байхгүй юу. Тэр нөгөө хар тамхи татаж тэр архитаар сууж тэр буруу замаар гიშгэж байгаа хайрын аавын ээжийн охтууд те тэр хэсэгт нь тоглож ирсэн байхгүй юу. Тэгэд надад бол их тийм аимшигтай мэдрэмжийг өгж байсан. Яг ингээл бэлтгэл хийгээл яваал ингээл яг сүлдээ ингээл тайзан дээр хувцсанараа өмсөл нэг юм улаан даашинцтай тайл. Өстой яг би чи дүр мөрөө ингээл өстой гоё болж ийн гэл олоо л явчихсан чинь найдаа нариулагч ингэдэг юм. Тэр Марлаа чи нааша гараад ир гэдэг ингэсэн чинь би ингээл өстой бусдаасаа онцлогдчихлоо гэл те. Би найруулагчийн нүдэнд өртөжглөө гэл ингээл очисон чинь төтөө наашир гэл те. Чи одоо над Марлагийнхаа зүүн мөрийг нь доош нь шуфт татаад хөхийг гаргаад амандаа хийгээд би бүр ингээд хорвоо хөмөрнө гэж яг тэр үед би хорвоо хөмөрсөн юм шиг тайз гэл пик гэл чив чимэг болчдөг байхгүй юу. Миний бүр царай бүр хувьсгээд юу яриад байна нэг бүр гайхаад ингээд тийм юм байхгүй юу яриад байгаа юм гэл тэгсэн чинь
бүгд ингээд чимээг болцсон. Одоо бодоход энэ ах ихт нар чивээг сонсч ирсэн байхгүй юу? Өөрөөсөө цаанаа тэгья гэж ярьчаад тэгсэн чил ялтах ингэж урагшаа гарч ирсэн. Гэрэл цэцгээ чи жүжигчин мэрэгчлээ юу гэж ойлгоод байгаа? Чи юу гэж бодсон юм? Чи өнөөдөр жүжигчин болох гээд энэ тайзан дээр зогсож байна. Чи магтаал, доромжлол, гүтгэлэг тэ одоо алдар гавья юу вэ? Одоо чи бүгдийн үүрэн штт. Чи нэх юу гэж бодоод байгаа наа мэрэгчлээ. Гол нь чи наа тайзан дээр ардын гавьяат гээд чи наад хүмүүсээ яа доромжлоод байгаа. Наад хүмүүс чи өнөөдөр хийдгээ хийгээд ингээд чамаас илүү юм хийцээ. Чи одоо нэг дүр яагаад байгаа юм чи гээд тэгэл би салгалал хилснээр нь хийгээл ингэжсэн одоо бодоход яг тэр миний тэр хэсэг тайз гэдэг айцыг одоо хүртэл ингэж авч хайсан. Одоо тайзан дээр хаар салгалдаг, элдв юм хийхээс айдаг, имээдэг миний тэр бүх юмыг зүгээр тэр хэсгээс л тэр өдрөөс л алга болж тэгээд тэр одоо үеэс өнөөдрийн миний энэ тайзан дээр ажил мэргэжлийн олон юмд өртөж магтуулж одоо гүтгүүлэхтэй янз бүр юмыг дааж авах юм ноён нурууг яг тэр мөчөөс одоо үүрж исэн юм байна да гэж боддог байхгүй. Тийм их гоё дурсамжтай дүр миний Марлагийн дүр. Тэгээд одоо ингээ бодоо сууж хахад тэр дүр тэр залуучуудын алдаж амьдралаа алдаж гинтэж хар тамхиг татаж 16 жилийн өмнө хар тамхи гэдэг бид нар мэддэг байсан шүү дээ. Одоо бараг л кинон дээрээс л хардаг байсан. Тэг кино Америкийн кинонд л Америкт л байдаг жижиг юм гэж боддог байсан. Одоо өнөөдөр нийгмээрээ хавтгаарсан байна. Хайрын сайхан залуучууд энд маш их алдаж байна те. Одоо би бодохно энэ хориотой гэдэг жүжигийг Монгол улсад нэг сарын хэмжээнд тавиад орхих биш те. Нийт жил болгон 10 жилийн хүүхдүүдэд бүр зорилтод бүлгээр тавьж үзүүлж байсан бол өнөөдөр бид нар юм харамсалтай зүйлд хүрэхгүй ээжтэй гэдэг ийм бодлыг төрүүлж суун. Тэгээд ийм ах эгч нартай урлаг гэдэг чинь нийгмийг урдаан харж ард түмнийг зөв чигт ингэж соён гэгэрүүлж идэг ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг 16 жилийн өмнө аль хэдийн нотлож харуулж байсан байна гэдгээр нь бахархаж сунаа. Улс төрийн ер нь төрөмийг ах бас дурдаад өнгөрчээсэн. Улс төрийнхөө үзчихэд бол арай л гэтрүүлж байна бид нарыг гэдэг байсан тий. Тэгтээ ер нь тэр муу муухагийн үр үндэс тэгэхэд бол эхэлж л байсан. Тэр нь бидэрт мэдрэгдэжсэн учраас л энэ жүжиг гарсан шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээд за сонгуулийн үеэр найруулагчаа энийг ер нь адсануул яасан дээ. Ер нь хорц юм аа. Жохон баг тоглохоо болиул яасан дээ гэдэг санал өгсөн байгаа юм. Тэгээд тэр хүн жүжигийн бүтэн үтсэн. Тийм. Яг надад нэг шил тийм вискитэй миний жүжиг ирж үздэг юм л та. Тэгээ жүжиг тарахын дараа жүжигчтэй хавааж өгье гэж би тавиад хувцсыг зойчлцсон. Яагаад би тэгсэнгүй бол урд нь нэг хүн үзэж байгаа дундуур нь хаяагаар явцсан байхгүй юу? Үзэж чадлаггүй. Тий. Тэгээд тэр хүнийг болохоор би хувцсыг ингэсэн заяа найдвартай үзүүлээ гэдэг. Орж ирээд тэгсэн чинь ёо энэ соёлын төвөргөө хэдүүний судалтай байна даа. Гэхдээ нэг үстэй 1200 гэдгийг штэ дээдэл доотлолтойгоо гэсэн чинь. Тэгвэл тэр 1200 чинь жүжигийн турш над руу хараад байгаа шиг санагдав. Би амьдралдаа ингэж дагчилж жүжиг үзэж үзсэнгүй. Тэгсэн. Ер нь санаа алдаал чимээгүй гараад идэх байсан шүү дээ. Арай хэтрүүлсэн байна. Гэхдээ намайг тэгэхээр гөөгөө одоо энэ үний дүн мөн бүх юм бид нар судалгаатайсан хэтрэг байгаа л гэж дуг болцсон. Гэцүү тэр улс төрчд бол хэцүү юм билээ зайлшгүй. Хориотой жүжиг гэж жүжиг тавих гэж байна гэд онаах минь залгаад тэгээд нэг юм охины дүр байгаа гэд тэгсэн. Тэгээд 16 настай охины дүр байгаа гэд. Тэгээ ямар ч байсан сонгогдоод яг энд ажилласанд бол маш их баяртай байдаг. Би яг тэр үзэгдэл дээр нөгөө нэг миний нэг хэцүү хэсэг нь болохоор хүчндүүлдэг. Тэгээ нөгөө хүмүүс яг ингээд шууд тайзан дээр тэрийг хийдэг байхгүй. Тийм болохоор бас тэр бол ингээд бас нэг талдаа хүмүүст яг амар зоригтойгоор тавьсан найруулагч маань бол амар зоригтой тавьсан шийдэл нь. Тэгэнгүүт хамгийн амар нь нөгөө бас яг гэрлэгийн хил дээр нөгөө хөхөө гаргадаг хэсэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр хөхөө гаргадаг хэсгийг хөхөө гаргадаг хэсэг чинь болохоор бүр ингээд фото зураг авалтаар өмнө нь ингээд авч байгаа байхгүй юу. Тэрнээс би хамгийн их амар ичдэг айдаг хэсэг байсан. Үзэгдэл маань тэгээд хамтраа тоглож байгаа одны агч Аглаа хоёроосоо бол би бол одоо яг энэ хоёр хүнтэй яг тэр үзэгдэлд ингээд охин нь болоод
тоглож байгаагаараа бол одоо ч гэсэн би бахархдаг. Маш гоё үзэгдэл, гэр бүлийн үзэгдэл маань. Тэгээд Аглуу ахын тэр нөгөө би төрд тангараа өргөсөн цагдаа хүн гэж хэлж байгаа үгэн дээр бол ингээд үзэгчд бол бүр ингээд алга ташаа тэр үзэгдэл бол бүр ингээд авдаг. Тэгээ одны агчийн бас нөгөө ямар олон жил чамайг дагаж амар гоё монолог байдаг байхгүй юу? Гоё монолог байдаг. Тэгээ тэрэн дээр нь бас алга ташаа нэгдэг. Тэгээ би тэр чин залуу жүжигчин хүний хувьд энэ хоёртой цог ингээд тайзан дээр зогссон алга ташилтыг бас сонсоод байна шүү дээ. Айгуу гоё. Тэгээ энэ бол амар гоё мэдрэмжээс. Энэ хоёрын л одоо уг нь гавьяа шүү дээ. Тэгээд би бас тэрийг бас мэдрээд ингээд зогсож байсан. Уг нь болдог болвол те бас ингээд жил болгон ч юм уу ингээд одоо ч юм уу те тэр жүжигээ дахиад нөхөн сэргээгээд ингээд тоглол гоё болоо гэдэг санал тавьмаар санагдаж байна те. За тэгэхээр X-Toots хамтлагийн үзэгч түмэнд хүргэсэн анхны одоо тайзны бүтээл болох хориотой жүжигийн тухай бид бол бас амттай сайхан дурсамж яриа дэлгэглээд би найруулагчаас яг энэ хэсгийнхаа төгсгөл олгоод товчхон нэг хариулт авах асуулт тавьж. Энэ жүжигийг өнөөдөр ахаад одоо найруулан тавих боломж бий юу? Тэгээ жүжиг бол яг тухайн цаг үеийн захиалгаар бий болоод тухайн цаг үедээ нийгэмдээ үүргэн гүйцэтгэдэг ийм онцлогтой. Киноноос ялгарх нэг ялгаа нь гэвэл тэр үзэгчдийн сэтгэхүй байнга өөрчлөгдөж байдаг юм шүү гэдгийг 20 дугаар зууны дундуур Брехт гэдэг хүн бидэнд захиад үлдээсэн юм л да. Энийг бид нар бодож явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бид нар нэг л юм ингээд үзүүлээд байна гэдэг бол бас нэг талын бодоо штэ. Гэтэл бидний өнөөдрийн амьдарч байгаа энэ цаг үеийн маань хурд цаг үеийн маань энэ ороо бусгай байдал бас энэ жүжигийн хэрэгцээ болгож нэгч нэггүй нэгч. Энийг мэдэрсэн олон залуучууд над руу одоо найдаа хаа танай тэргээр чинь кино хийя гэж маш өнөөдөр хүртэл гуйсаар л байгаа. Тий би бодохдоо энэ цаг үе Монголыг те ингэж их удаан боомлохгүй байх гэж би бодсон юм аа. Энэ магадгүй миний алдаа баг. Тийм учраас би энэ кино болгохгүй гэдээ би зөвшөөрөөгүй. Гэтэл энэ цаг үе энэ муухай ороо босгоо юм ямар удаан бидний боомлж байна. Тийм ээ. Энэ бол их одоо миний бодоогүй тийм зүйл. Тэгэхээр зэрэг мэдэхгүй энийг хэрэгцээ нь гарах юм бол энэ жүжиг ахаад амьлахад бэлэн л байгаа. Жухам Монголын хувь заяа, Монголын ард түмний заяа өөдрөг гэж бид нар өөдрөг амьдралыг хүсдэг. Энэ муухай юутай зууралтай би нэг хүсдэг. За X-Toots хамтлагийн бидний бүтээл телевизийн ток шоу маань дараагийн хуудасаараа хэдэн орны дараа үргэлжлэх болно. Бидний дараагийн зочид бол X-Toots хамтлагийн 2009 онд тайзнаа тавьж байсан Аянгийн бороо жүжигийн одоо уран бүтээлчид нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцэн ирсэн.